ерөнхийдөө бол зарим хүмүүс бол жишээ нь энэс үнэхээр хол байдаг, үнэхээр сонирхолгүй юм уу ийм ингээд хөндлөнгийн ямиг хамж авчраа өөр дээрээ тавьчихсан. Миний асуудлыг шиг маргааш ч юм уу те цаг хугацааг ухраагаад хичээсэн ч гэсэн би өнөөдрийнхөө энэ дээрээ ирэх байсан байхад л болоо гэсэн үг байхгүй. Асуудлыг шийдээ тэгээ тэрний ард гарах гэдэг бол үнэхээр чи хүнтэй ярих дуртай бол жишээ нь бүрдүүл сонгоо шалгаруулалтыг сонгол илүү зүгээр. Үүндээ ингээд цаана нь болохоор ингээд маш хүчтэй юм лөө. Тэгээд масаа тэр дээр анализ дүгнэлт тэгээ workshop-ууд хийгээд Тэсэр болохоор Grey Anatomy Medical Drama дээр тулгуурлаад ментор тэгээд ур чадвар багийн гишүүдээ хэрхэн ойлгох талаар тайлбарлая гэж бодсон байгаа. За ингээд эхний дугаар болвол чи өөрийнхөө ур чадварыг одоо өөрийнхөө яг тань төрмөл байгаа ч юм уу тийм үнэхээр нэг кайф авдаг ур чадвараа яаж сонгох вэ гэдэг талаар Grey Anatomy Medical Drama дээр тулгуурлаад ерөнхийдөө бол тайлбарлая. За энэ дээр болохоор одоо яг нэг чухал гэх юм уу да одоо яг гардаг юм дүрүүдэдэг. Энэ нь болохоор тархины мэс засалч, зүрхний мэс засалч, за ерөнхий мэс засалч, гэмтэл, за хүүхдийн кардио, за ясны мэс засалч, за тэгээд гоо сайхны мэс засалч гэсэн ийм гол дүрүүдэл ерөнхийдөө одоо яг эмчийн төлөөллүүдээр гардаг байгаа. За тэгээд season 1 дээр эхлэхэд бол дадлагчигч эмчнэр орж ирээд за ингээд бүх одоо энэ одоо мэс заслын одоо энэ эмчнэрийг бол дагаж явж агаад өөрийнхөө одоо чиглэлүүдийг ингээд сонгодог байна. Яаж би өөрийнхөө одоо энэ чиглэлийг энэ чиглэлийн эмч гэдгээ мэдэх вэ гэдэг асуулт хамгийн эхлээд энэ дадлагчигч эмчнэрт ерөнхийдөө гарч ирж байгаа. Ингээд одоо тус киноны дүрүүд болох менторуудаасаа энэ талаараа ингээд асуух те эсвэл өөртөөгөө ярилцаа те одоо би альнаасаа илүү кайф авах вэ гэдэг юм уу те ингээд өөртөөгөө дотоодтойгоо ингээд амар ярилцах. Эсвэл ингээд нөгөө бусад дадлага хийж байгаа хүмүүс нь бусад эмчнэр нь энэ хүмүүст одоо чи болоо яг энэ чиглэлийн хүн мөн байна гэд ингээд зөвлөгөө өгөх гэд маш олон янзаар энэ хүмүүс өөрсдийнхөө чиглэлийг ингэж сонгож байгаа тухай энэ кинон дээр ерөнхийдөө бол гардаг. За жишээ нь хамгийн сонирхолтой нэг дүр бол одоо Caribbean дүр байгаа. Энэ хүн болвол багада нэлээ хэцүү амьдралыг үүссэн. За тэгээд ингээд том хүмүүстэй ерөөсөө уулзраа болдоггүй, байнга гэрэлдэг, байнга муудалцдаг нэлээд юм ганг дүр байдаг болвол энэ хүн яг мэрэгшигтэй болохоор хүүхдийн эмчээр мэрэгшдэг. Тэг яагаад вэ гэхээр өөрөө хүүхдүүдийг маш сайн ойлгодог, хүүхдүүдтэй харилцахдаа ингээд одоо тэр дотроо байгаа те тэр нөгөө нэг зөөлөн сэтгэл нь ингэж гарч ирдэг. За тэгээд бүр бүх сэтгэлээрээ одоо тэр хүүхдийг эмчилэхэд хэрэгцээтэй байх бүх юмыг ингээд зориулдаг тий ийм одоо хүн байсан. Тэгээд ийм учраас энэ дээр бол яг нөгөө ментор нь чи энэ буюу чи бол хүүхдийн эмч гэдэг энэ одоо зөвлөмжийг энэ хүн төгснөөрөө энэ хүн бол ингээ хүүхдийн эмчийг бол сонгодог бол за Кристине Ян буюу одоо бас нэгэн гол дүр маань болохоор зүрхний эмчийг сонгодог. За тэгээд энэ маань яагаад сонгодог вэ гэхээр өөрөө ингээд нөгөө нэг аль нь одоо би мөн бэ гэл ингээл эмчнэр ингээд дадлагчаал тий ингээд зүрх тарих одоо юу гэдэг ингээд бүгднгээр нь тойроо явж исэн. Ингээд явж байхдаа яасан бэ гэхээр зүрхний мэсэлд засал одоо хид удаагийн одоо хамтдаа ингээд зүрхний мэс заслыг хийж явж байхдаа яг тэр зүрх цоглох тий яг тэр мэс засал хийгээд дараа нь ингээ гар дээр нь ч юм уу тий тэр зүрх ингээ тэр цохилж эхлэх тэр процессыг ингээ мэдрэх нь өөрөө энэ хүнд ингээ юутаач одоо зүршгүй өндөр юм кайфыг өгдөг болохыг энэ хүн өөрөө мэддэг. Тэгэхээр өөрийнхөө чиглэлийг өөрөө олж илрүүлдэг гэсэн үг байна л тий. За тэгэнгүүт дараагийнх нь болохоор гимтлийн одоо эмчээр мэрэгчдэг Капнерийн дүр байгаа. За энэ хүн бол анх кино эхлэхэд бол одоо хүн болгонд ерөнхийдөө бол ингээ жоохон чичлүүлдэг, жоохон нилээн суултаараа өдрийн тэмдэглэл хөтэлдэг тэр хөтөлөл дээр одоо бүх зүйлсээ бичдэг. За тэрийг нь бусад дадлагчид нар нь олоод ингээ шоолж молдог ийм дүр байсан боловч яг үнэндээ ингээ цаана нь болохоор ингээ маш хүчтэй эмэгтэйгийн одоо тийм эмэгтэй байсан. За тэгээд янз бүрийн одоо юм осол, гимтэл, юм зохион байгуулах тэр ингээд дүр ингээд сэрж гарч ирдэг. Тэ энэ Капнерийн энэ дүр ингээд сэрж гарч ирдэг. Тэгэхээр энэ хүн болвол маш олон удаагийн алдаанууд хийгдээд 2 удаа ажилласаа халагдаад 1 удаа одоо нөгөө
эмч болох шалгалтандаа унаад те ийм олон зүйлсүүдийг үзсний дараагаар за би бол яалтчгүй одоо гэмтлийн мэс засалж юм байна. Тэ ийм чаленжуудыг ингээд шууд авдаг ийм хүн юм байна гэдгийг бол ингээд олж мэддэг. Тэгэхээр гих мэтлэнгээр ингээд энэ дээр айгүй нөгөө имэнлэгийн драма учраас хүмүүс ингээд өөрийнхөө чиглэлүүдийг ингээд тодорхойлох нь ингээд маш ингээд ойлгомжтойгоор ингээд тайлбарлагддаг. Гэхдээ аргууд нөгөө өөр байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ видеог үзээ сууж байгаа та ч гэсэндээ таны яг нарийн мэрэгшиг чиглэл юу вэ гэдгээ та ингээд тодорхойлчих юм бол тэр нь илүү ингээд ажиллаа хийхэд чинь ингээд кайфтай байх боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр жишээ нь хүний нөөцтэй миний мэрэгшил дээр харъя л да. Хүний нөөц дээр жишээ нь бүрдүүлэлт сонгон шалгаруулалт хариуцсан одоо хүн байдаг. Тэгэхээр тэр хүн яадаг вэ гэхээр ерөнхийдөө бол хүний нүүрний хилэмжүүдийг аягүй сайн уншиж чаддаг, хүнийг ингээ яриулж чаддаг ийм хүмүүс бол бүрдүүл сонгон шалгаруулсан дээр илүү тохиромжтой байдаг. Тэгэхээр манай нэг хүн би хүнтэй ярих дуртай учраас би хүний нөөцийн энэ ажлыг хийд юмаа гэж хэлж ийсэн. Тэгэхээр яг нь үнэхээр чи хүнтэй ярих дуртай бол жишээ нь бүрдүүл сонгон шалгаруулалтыг сонгуул илүү зүгээр хүний нөөц дотроо. За миний мэрэгшил бол карьер төлөвлөлт, сургалт, хөгжүүлэлт, ур чадвар гэсэн үг. Тэгэхээр миний мэрэгшил бол альва одоо байгууллагт хэрэгцээтэй байгаа тухайн хүнд байгаа ур чадваруудыг одоо янз бүрийн нөгөө дата, судалгаан дээр эсвэл workshop-ууд дээр тулгуурлаад тодорхойлж гаргаж ирээд за тэгээд тэрэнд нь тохирох карьер плануудыг, карьерийн зургуудыг хийж өгдөг ийм хүн буюу ийм мэрэгшил байгаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол датан дээр ингээд ажиллаад тэгээд ингээд 2 3 4 ийм одоо тийм шатлалтай ажлуудыг төлөвлөлтүүдийг хийдэг үр дүний нэлээ хойно ирдэг боловч нэлээ бас гайгүй гоё том импакттай үр дүн ирдэг ийм одоо чиглэл байгаа. Тэгэхээр хэрвээ одоо жишээ нь юу гэдэг те та дата сонирхолтой те тэрнтэй ярилцах сонирхолтой тэгээд ийм төлөвлөлт илүү суурьтай ч юм уу те ийм за тэгээд мэдээ зохион байгуулах сонирхолтой байх юм бол та хүний нөөцийн одоо энэ career developing хэсгийг орох юм бол илүү зүгээр. Тэгвэл хүний нөөц дээр зөвхөн сургалтын дээр бас хариуцсан хэсэг байдаг. Тэр нь болохоор байгууллагын зорилттой нь уялдуулаад одоо аль сургалтыг байгууллага хариуцаж зохион байгуулахын аль сургалтыг одоо гаднаас авахын аль сургалтыг хувь хүн өөрөө зохион одоо нөгөө өөрийнхөө ур чадрыг хөгжүүлэх юм бэ гэдэг чиглэлүүдийг тодорхойлоод за тэгээ компани ерөнхий сургалтуудыг зохион байгуулаад яг одоо би сургагч багшуулаад явдаг ийм одоо бас төрөл байдаг. Тэгэхээр яг өнөөдөр та гоё сургагч болоод сургагч багш болоод өөрийнхөө одоо тэр үзэл одоо байгууллагын карьер тэр төлөвлөлттэй холбоотой мэдээлгүүдийг ажилтнуудад одоо ингээ өгөх зорилготой ийм хүмүүст ингээд юм заах хүсэлтэй байгаа бол жишээ нь та сургалтын менежер болох боломжтой. Тэгтэл well-being manager гэж бас байна. Заавал менежер биш, well-being гэдэг. За being гэдэг. За тэр бол юу вэ гэхээр та ер нь асуудал шийдвэрлэх дуртай бол жишээ нь well-being хариуцвал илүү зүгээр. Ягаад гэвэл энэ нь одоо нөгөө ажлын байрны эрүүл ахуй ажлын байрны тоогдох ажлын байран дээр одоо баримтлагдах дүүрэн ментор гэд энэ зүйлүүдийг ерөнхийдөө базаад энэ well-being manager well-being чиглэлийг хариуцсан хүн бол ингээд хариуцаад явдаг. Тэгэхээр ажилтнуудын нийтлэг асуудлуудыг цуглуулж гаргаж ирж байгаа тэрийг ингээд шийдвэрлээд явдаг гэсэн үг. Тэгэхээр асуудал шийдвэрлээ тэрнээсээ кайф авдаг бол well-being байна. За тэгээд одоо шинэ маркетинг ч юм уу те ингээд бүх мэрэгжлүүд дотроо ингээд нарийн мэрэгчлүүдтэй байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр та өөрт чинь яг тохирох тэр нарийн мэрэгчлийг та сонгож чадах юм бол илүү сайн одоо нөгөө нэг гялалцаж чадна гэсэн үг байна. За чинь би яаж энийгээ сонгосон бэ гэхээр би бол амьдралдаа ингээд нөгөө нэг амьдралдаа одоо нөгөө алдаж бишэлтэй нөгөө нэг одоо нэг юм хинч биш болох ч юм уу тийм мэдрэмжүүдийг ингээ failure гэж ярьдаг тийм мэдрэмжүүдийг авч исэн тэр үеүүдээсээ тулгуурлаад за би бол яг одоо яг тренер хийх үе юм байна сургагч хийх үе юм байна. За би бол яг гоё юм байгууллага консалтант датан дээр ярилцаа тэрэн дээрээ тулгуурлаад яг ийм гоё онлайн зөвлөгөөнүүдийг өгдөг байх юм байна гэдгээ ингээд олж авсан. Тэгээд яг хувь хүн маань бол өөрөө янз бүрийн нэг юм асуудлуудыг шийдээд тэр шийдлийн ард нь гараад тэрнээсээ кайф
мэдэрдэг. Тэгжээж гоё амьд байгаагаа, цогтой золботой байгаагаа мэдэрдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол зарим хүмүүс бол жишээ нь энэс бол үнэхээр хол байдаг, үнэхээр сонирхолгүйтэй юм уу ийм ингээд хөндлөнгийн ямиг хамж авчраа үр дээрээ тавиад тэрний асуудлыг шийдэх, тэгээ тэрний ард гарах гэдэг бол жишээ нь би бол тэгжиж гоё кайф авдаг, гоё арга хэмжээнүүд юмнууд зохион байгуулад ч юм уу сэтэд ч юм уу тэрнийхээ ард гардаг тий. Одоо яг л ялгаагүй байгууллагын янз бүрийн дата проблемуудыг сонсоод тэрэн дээр анализ дүгнэлт хийгээ workshop-ууд хийгээд за тэгээ танай байгууллагын нийтлэг зүйл чинь юм бэ шүү гэж ингэж гаргаж ирж тавиад за тэгээ магадгүй жилийн дараа ч юм уу те дахиж уулзаад үр дүнгийн одоо дахиж чеклээд за энэ үр дүн гарсан байна гараагүй байна гэдэг дээр нь ингээд ярилцаад явдаг ч юм уу те. Энэ дээр бол жишээ нь би бол үнэхээр кайф авдаг. Тэгэхээр таны кайф авах одоо зүйл юу вэ? Тэрийгэ олох юм бол энэ Grey Anatomy drama дээр гарч байгаа шиг одоо та юм бриллиант тэ одоо үнэхээр гайхалтай одоо мэрэгчлэн болох боломжтой. За тэгээд заавал топонд болох одоо шаардлагагүй. Гэхдээ яг өнөөдөр та өөртөө сэтгэл хангалуун би өөрийнхөө одоо хамгийн сайнараа л хичээсэн маргааш ч юм уу те цаг хугацааг ухраагаад хичээсэн ч гэсэн би өнөөдрийнхөө энэ дээрээ ирэх байсан байхад л болоо гэсэн үг байхгүй. Миний дахыг хичээл өдөр болгон танд хэрэгтэй типүүдийг өгөхийг бас хичээн. Өнөөдөр суралцаад маргааш туршицгаая. Өдрийг сайхан өнгөрүүлье.